За тэгвэл өглөөний 9 цагаас хойш төрийн ордонд ерөнхий сайд бол улсын хурлын даргын асуудалтай холбоотой хэд хэдэн үйл явдал өрнөснийг цаг хугацааны дараалалаар хүргэж байна. Улсын хурлын нэр бүхий 38 гишүүн чуулганаар ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй. Төрийн байгуулалтын байнгын орооны саналыг дэмжиж гэсэн санал хураалт явуулах хүртэл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдгдсэн юм а. Тэгвэл тухайн асуудлаар гишүүд үндсэн хуулийн цэцэд хандлаа. Засгийн газрыг огцруулна гэж гарын үсэг зурсан 18 гишүүн маань одоо төрийн байгуулалтын байнгын ороонд ирдэг гинт засгийн газарт хайр зарлаад засгийн газрыг огцруулахгүй гэдэг конотаараад төрийн байгуулалтын байнгын орооноос ийм шийдвэр гарчлаа. За тэгэхээр процесс цаашаа яаж үргэлжлэх вэ гэвэл одоо улсын хурлыг даргалж байгаа болон туяа болон төрийн байгуулалтын байнгын орооны дарга сандаг очир нарын хэлснээс ойлговол төрийн байгуулалтын байнгын орооны гарсан одоо санал хураалтын дүгнэлтээр буюу засгийн газрыг одоо огцрохыг дэмжээгүй гэдэг ийм санал томьёоллоор улсын хурал дээр одоо санал хураалгахаар бэлтлээ. За энэ одоо энгийн үгээр юу гэсэн үг вэ гэвэл засгийн газрыг огцруулна гэж байгаа гишүүд маань одоо хуулийн босго буюу 64 гишүүний саналаар засгийн газрыг огцруулж дийлэхгүй болохоор за 64-оор дийлэхгүй болвол 64-оор засгийн газраа чадвал та нар авч үлдээ гэдэг ийм томьёол руу яваад орчиж байгаа. За улсын хурлын дарга амар байсангалан огцруулъя гэж бичгэнээр гарын үсэг зурсан бидний 67 гишүүн одоо улсын хурал дээр ороод засгийн газраа авч үлдэхэд бол бэлэн. За гисэн хэдий ч энэ үйлдэл маань өөрөө үндсэн хуулийн одоо хямрал руу оруулах үндсэн хуулийг зөрчих ийм байдал руу явж орно. Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд улсын хурлын гишүүдийн тийм үү 4-1 санал болгосон бол ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргасан бол үүнийг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гэхдээ уг саналаар санал хураалгана гэдэг үндсэн хуулинд орцсон. Ийм одоо хоёр өөр ялгаатай заалтыг манай булган туяа дарга одоо өмнөх үндсэн хуулийн 19 оноос өмнөх 92 онд батлсан үндсэн хуулийн заалтыг барьж алтан хуйг одоо ерөнхий сайдын асуудлыг Эрдэнэт ерөнхий сайдын асуудлыг шийдсэн байна. Энэ жишгээр явна гэж байгаа нь өнөөдөр үйлчилж байгаа үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болчиход байгаа. Өнөөдөр тийм урд нь алтан хуйгийг ингэж шийдэжсэн байна. Эрдэнэт ингэж шийдэжсэн байна. Одоо яг энэгээр шийднэ гэж одоо ард иргэдийн тархийг угааж одоо чуулганы эндэр ашиглаж одоо буруу тайлбарж хуулийг харамсалтай одоо тийм улсын хурлын тамгын газрыг одоо албадаж одоо албаа хаагчдыг дарамтлж одоо буруу тайлбар гаргуулад түүгээрээ одоо чуулганы эндэр ашиглаад өнөөдөр олон нийтэд ингээд тийм буруу сурталчилгаал хууль зөрчсөн үйлдэл зөвтгсөн одоо үйл хийж байгаа нь улсын хурлын дэд даргаыг бас одоо үндсэн хууль зөрчсөн улсын хурлын дэд даргаас нь огцруулах улсын хурлын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно.